Халелуя. За тэгээ бүгдээрээ сууцгаая. Сайхан амарцгаас нөө. За яаж ин зуныхаа төлөвлөгөөг гаргаад л байна уу? Зун хаашаа явах уу гэдэл. Одоо зун төхөөр бид нар ч нэг хүүтэн сэрүүн уйлрал маань их урт. Зуны уйлрал маань богинохон байдаг болохоор тэгээд энэ багт байгаа богинохон уйлралдаа багтаад л хөдөө гадаага бүх газраараа явчмаар санагддаг тийм үү? За тэгээ аяллахын төлөвлөгөө сайн гаргаад тэгээ сайн явцгаагаарай. Аваар осолгүй тийм үү? Сайхан сайн яваа, сайхан нөхөрлөөд бас тийм. Итгэлийн найз нөхдөд хамт явж болно шүү дээ. Сүмж болгоныхаа итгэлийн хүмүүстэйгээ яваад энэ тэнд очиод бас сайн мэдээ тараагаад. Ер нь бол зүгээр очиж нэг амрыг гэхээс илүү ер нь сайн мэдээний бас үйл ажиллагаа болгож болно шүү дээ тийм үү? Явж очиод тэндээ байгаа хүмүүст эзний тухай яриад хуваалцаад тийм үү? За өнөөдөр хэдүүлээ Яхошуа номын 7 дугаар бүлгээс үргэлжлүүлэн үзэх гэж байна. За өнгөрсөн 7 хоног би 6-аг үзсэн санаж байгаа. За энэ Яхошуа номын 7 дугаар бүлэг бол ер нь их хүн сэдэв байгаа. Энэ ялагдлын тухай байгаа. Бүгдээрээ ялагдал гэж хэлдэг. Нэг тийм урам зоригтой хэлээд байгаа үг биш тийм үү? Ялагдал гэдэг. Хүн баярлж хэлдэггүй тийм үү? Ер нь ялагдал, унаалт эсвэл одоо бэрхшээл, асуудал гэсэн үгнүүдийг бид нэг тийм гоё баяр хөөртэй, сэтгэл хөдлөлтөй хэлдэггүй шүү дээ. Тэгээд аль болохоор ер нь бол энэ сэдвээр ормооргүй байдаг. Гэхдээ хэрвээ орох шаардлагатай болвол тэгэл бид нэр яг өөрсөнд байгаа хамгийн энгийнээрээ л хэлэх гэж үздэг. Бидний амьдралд тохиолдож байгаа энэ ялагдлаа бид ингээл хүн болгонд л яриад яваад байхгүй тийм үү? Ер нь зарим хүмүүс тэгдэж шүү дээ. Ер нь тийм муу муухай юмаа хүн төвтий яар болохгүй. Сайн сайхан юмаа яар гэдэг. Тэгээ одоо энэ сошиал ертөнцийг харах юм бол тэр чинь юу болж байна? Дандаа л одоо ямар гоё байгаагаа л харуулсан хүмүүс байгаа үстэй. Цэнэн дан хараач тэр арал дээр байна, ийм газар явж байна л гэдэг. Тэгээд яг цаана ямар их одоо бэрхшээл, ямар их санхүүгийн асуудал, ямар их харилцааны асуудал байгааг хэн ч юу ярихгүй. Тэгээд зарим нэг нь бухимдахаараа бас гаргаад идэг цөөх хүмүүс байна л да. Тэгээд хүмүүсийг шууд нийтэд нь бүгдийг ингээд загнадаг хүмүүс байдаг тийм үү? Тэгээд хуурамч юмнууд гэдэг ингээд хэлчихдэг. Тэгээд хэнийг хэлээд байгаа юм бэ тийм үү? Хоёр нүртэнгүүд тэр гэдэг ингээд хэлчихдэг хүмүүс. За энэ эдгээр миний саяны хэлсэн бүх энэ үгнүүд хуурамч нүртэн, хоёр нүртэн ч гэдэм үү, эсвэл худалч юу гэдгийг одоо бид нар хэлж байгаа бүх сайн үгнүүд биш. Бидний хувьд нэг гоё хэрэглэмээр үгнүүд бас биш л дээ. Гэхдээ л бидний амьдралын салшгүй хэсэг байхгүй. Бид нар ийм үгэнд дургу гэд хэрэглэхгүй байж болохгүй шүү дээ, тийм үү? Би ялагдлаад үгэнд дургу, эзэж хэрэглэхгүй. Гэхдээ хүн ялагдсан хүлэн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ та ялагдсан юм уу гэхээр гэдэж болохгүй шүү дээ. Яагаад би ийм үг хэлдэггүй гөөгөө. Гэхдээ яг ялагдсан юм уу яасан? Унсан юм уу, унаагүй юм уу? Та асуудалтай байна уу, үгүй юу? Асуудалтай хүн байдаг үстэй, байгаа үстэй. Бид нар энийг хүлээн зөвшөөрнө шүү дээ. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь ерөөсө буруу юм биш л дээ. Харин энэ бүхний ард юу байх вэ? Энэ бүхэн бидэнд юу зааж явах вэ гэдэг чинь ер нь хамгийн чухал байдаг. Тэгвэл Яхошуа 7 дугаар бүлэг бол яг энэ том ялагдлыг ярьж байгаа. Израильчууд ялагдсан. Үнэхээр том ялагдал. Тэгэхээр эндээс бид нар үнэхээр 3 юмыг хардаг Яхошуа 7 дугаар бүлгээс. Ялагдал дуулуургүй байсаас ирж байгаа ялагдлын тухай ярьж байгаа. Хоёрдугаар Яхошуагийн залбирал ба Аханы гимшлийн тухай харж байгаа. Гуравдугаар Бурхны уур хилэн ба Израилийн Бурхны Израилийн эсрэг Бурхны уур хилэн ба шийтгэлийн тухай ярьж байгаа. Ийм 3 үндсэн том зүйлийг эндээс хардаг. Тэгэхээр өнөөдөр энэ 3 зүйлээс би та бүхэндээ хуваалцмаар байна. За хамгийн эхлээд би Яхошуа номын 7 дугаар бүлгийн эхний хэдэн ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. За хамгийн эхний 1-5 дугаар ишлэгийг уншиж таас анхаарлаа сонсоорой. Ай хотыг эзлэх За 7 дугаар бүлгийн 1-ээс гэвч Израильчууд хориг цээрийг зөрчин итгэмжгүй загнажээ. Эхуда овгийн Зерахын жич, Завдигийн ач, Кармигийн хөвгүүн Ахан хориг цээртэй юмсаас авсан тул Явагийн хилэн Израильчүүдийн эсрэг дүрлцлээ. Яхошуа энэ газрыг тамтаж ирэх хэмээн хэдэн эрийг Бет Элийн зүүнтэд байх Бет Авени ойролцоох Ай хот руу ирэх үгээс явуулахад тэд очиж тантав. Тэгээд Яхошуа дээр эргэж ирээд бүх хүмүүс тийш явах хэрэггүй юм байна. Харин 2 юм уу 3 мянган хүн л явж айг зохиг. Тэд цөөхөлөө учир бүх хүнээ явуулж
тарамдах юун гэлээ. Төдөлгүй 3000 орчим хүн айд өгсөж очисон авч тентхийн эрсээс зүхтаажээ. Айн эрс хотын их үүднээс Шефарим хүртэл Израильчуудыг элдэж зохиод Хивгийн газарт барагцаагаар 36 хүний хөнөв. Ард олон ихэд айж зүрхэн өвхөв гэсэн байна. За энэ их сонирхолтой зүйлийн тухай ярьж байгаа. Энд хэд хэдэн зүйл нь юу бид нарт яагаад их чухал сонсогдгоо гэхээр бид нар мэдэх хэрэгтэй вэ гэж хэлэхээр энэ нэгдүгээр энэ ялагдал ирсэн шалтгааны энд гол одоо суурийг нь тавьж яагаад ялагдсан бэ гэдэг тухай. Тэгэхээр ялагдал бий болсны гол шалтгаан бол Израильчууд Бурхны өмнөнд дуулуургүй байсныг өгүүлж байгаа. Эзний бити хий, бити ав гэсэн зүйлийг тэд нэр авсан, хориг цайрт байгаа зүйлийг авсан тухай. Ягаад бол Яхошуа номын 6 дугаар бүлгийн 18 19 дээр хэлсэн маш тодорхой хэлсэн. Тэ одоо алт болон мөнгө энэ тодорхой зүйлсийг яасан Бурхны хувьд ариун гэж үзэж Бурхны өргөөнд авчиргаа гэж хэлсэн ба. Үүнээс та нар бити аваарай гэсэн байдаг. Нэгсэндээ бид нар эндээс юу харах вэ гэхээр эренхүү хотыг эзлэх гэдэг юм. Энийг байлдан дагуулах, ялад байгуулна гэдэг маань хувь хүний ашигын төлөө байгаагүй гэдгийг. Хэн нэгэн хувь хүн ашиг ол зомогтой байх төлөө яриаггүй. Энэ нь Бурхны хүсэл, Бурхны зориг биелэгдэх байсан байна. Бурхан өөрийнхөө амлалтыг Израильчууд өгсөн. Энэ амлалт биелэгдэх ярьж байсан. Тийм учраас Бурхан Израильчуудад тухайд ялалт байгуулахад нь юу гэж тодорхой хэлсэн бэ гэхээр энэ дотроос хэн нэгэн хүн ашиг харж, шунаж энэ алт эрдэнэс болон энэ үнд зүйлсийг өөртөө хувьдаа авч болохгүй шүү гэдэг. Энэ хэлсэн. Тэгээ энэ хоригийг зөрчсөн тухай ярьж байгаа тийм үү. Тэгээ энэ бол дуулуургүй байдлын тухай ярьж байна. Тэгээд үргэлжлүүлэн энд бас хэлж байгаа дараа нь бас ялагдлын бас нэг шалтгааны хүн ялагдсан энэ яг шалтгаан биш л дээ. Энэ хөр тэр ялагдал авсан явах тэр үйл явдал гарч байгаа нэг шийдвэр нь юу байсан гэхээр ай бол жижигхэн хот байна. Бид нэр ер нь цөөхөн хүн явуулаад ялчия гэж яасан байгаа. Тэгээд тэд нар очисон яасан ялагдсан. Зүхтааж ирсэн байгаа. Тэгэхээр андагтаа эндээс би та бүхэн нэг юм хэлмээр нь. Бурхан энэ ялагдлыг Израильчуудад өгсөн яг үндэ ай хот том эсвэл жижиг байх тухай яриа биш байсан. Эсвэл Израильчууд цөөхөн цэрэг явуулсан тактик нь буруу байсан тухай ч яриа байгаагүй. Энэ бол маш тодорхой. Тэд Бурханы өмнө дуулуургүй байсан явдал байсан байна. Тэд нар тэгвэл ишээ олон цэрэг явуулчвал ялах байсан уу? Үгүй. Үндэ тэд нар хичнээн олон цэрэг явуулсан ч тэнд байсан бүх Израильд байсан бүх цэргүүдээ явуулсан ч тэд нар ай хотод ялагдахаар тэр нөхцөл байдалтай тэд нар учирсан байсан байна. Энэ нь бол тэд Бурханы өмнө дуулуургүй байсан явдал. Тэгэхээр нэгдүгээр бид нар дуулуургүй байдал ба ялагдал гэдгийг бид нар юунаас харж байгаа гэхээр Бурханы үгэнд дуулуургүй байх гэдэг бол Христ итгэгчдийн хувьд бидний итгэлийн амьдралын хувьд ялагдал гэдгийг нь дэлж байгаа Библи. Бурхан дуулуургүй байх гэдэг. Бид нар өөрсдөө санаагаар өөрийнхөө бодлоор олон юмыг хийж болно л доо. Бидэнд тийм хүч чадал байгаа мэдээж. Олон зүйлийг бий болгож бүтээх. Гэхдээ бид нар Бурхантай хамт ялалт байгуулах гэдэг бол ари өөр зүйлийн тухай ярьж байгаа. Энэ нь юуг ялсан бэ, юутай болсон бэ гэдгээс илүүгээр хэн биднийг удирдсан бэ, дагуулсан бэ? Нэгсэндээ Бурхан хэрхэн биднийг удирдах дагуулсан бэ гэдэг бол бидний хувьд илүү үнцэнтэй байх ёстой. Тийм ч учраас би өмнө бас иш татаж ярьж байгаа танаас санаж бол Мөшөө Гитлэл номын 33 дээр та явахгүй бол бид тэр газар руу явахгүй штэ гэж хэлсэн. Явмааргүй нэ гэсэн. Та явахгүй юм бол яагаад Бурхан явахгүй гэж хэлсэн гэж Израильчуудад би та нартай хамт явахгүй гэж Гитлэл номдор өгүүлсэн гэж. Яагаад гэвэл тэд Бурханыг тэрсэлж тэд нар алтаар тугал хийсэн байдаг. Шүтэн хийсэн байдаг. Тэднийг Израиль Египтийн боолчлоос чөлөөсөн Бурхан байсаар байтал тэд шүтэн шүтэж тэд Бурханы эсрэг тэнд тэрсэлсэн юм а. Тийм учраас Бурхан тэндээсэн. Ийм тэрслүү энэ арт түмэнтэй би хамт байхгүй гэсэн баг. Тэгэхдээ Бурхан бас нэгүүлсэнгүй хандсан. Юу гэж хэлсэн гэж? Гэхдээ та нарын өмнө би өөрийн Тэнгэр элч нараа илгээж та нарын эсрэг дайсах зэргүүд би та нарын өмнөөс зайлуулах болно гэж хэлсэн. Тэгээ ингэж хэлсэн баг. Миний оршихуй та нартай хамт байна. Гэхдээ би та нартай хамт явахгүй гэсэн. Мөшөө энэ үгийг сонсоод юу гэж хэлсэн гэж? No.
No. Бурхан минь, бурхан эцэг минь. Та бидэнтэй хамт явахгүй юм бол бид явахгүй гэсэн байна. Тэр ялалт байгуулах, бурхантай хамт байж ялалт байгуулах гэдэг бол маш чухал зүйлийн тухай ярьж байгаа. Тэрс бид нар өөрсдөө хүчээр хийж бүтээж чадах зүйлийн тухай мэдээж олон зүйлийг ярьж болно. Бид нар энэ дэлхий дээр байгаа маш олон хүмүүс олон сайхан зүйлийг одоо бүтээж, зохион бүтээж хийсэн хүмүүсийн тухай бид нар олон түүхүүдийг уншиж болно. Гэтэ бурхан хамт байна уу гэдэг энэ бол үргэлж бидний асуух ёстой, мэдэх ёстой асуулт байгаа. Тэгээд дараа нь хоёр дахь зүйл нь дуулуургүй байдал ялагдлалыг авчирсан тухай ярьж. Хоёр дахь зүйл нь болохоор Йохошуагийн залбирал ба Аханы гимшлийн тухай ярьж байгаа. Йохошуа бурхны өмнө очиод залбирж гин одоо энд. Ингэж залбирсан байгаа. Одоо сонсоор бүгдээрээ. Йохошуа хувцас хүү татан Явагийн авдрын өмнө үдэш болтол Израилийн ахлагчдын хамт төрүүлгээ харан хөвтөв. Тэд толгой дээрээ шороо засгаажээ. Йохошуа халаг Ява эзэн минь та юунд энд ард олныг Йордны гатлуулан байж энд авчраавэ. Аморчуудын гарт өгч устгуулах гэсэн хэрэггүй. Бид Йордны нөгөө талдаа нутаглаж үлдсэн ч болоосай. Эзэн минь ээ, Израиль өрсөх дайсандаа шилээ харуулсан зүхтаасан байхад би өөр юу хэлэх вэ? Канаанчууд төдийгүй энэ газрын бүх иргэд үүнийг дуулаад биднийг бүслэн авч газар дэлхийгээс бидний нэрийг арчиж хаях болно. Тэгвэл та агуу нэрийнхэн төлөө юу хийх юм бэ гэсэн. Йохошуа яагаад ялагдчихваа гэдэг дээр эзний үгийг сонсгож очиагүй байна. Түүний залбирал. Яагаад ийм байдалд ирчихвэ гэдэг байна. Өнөөдөр бидний бас олон хүмүүс яг адилхан байдаг. Бидний амьдралд асуудал бэрхшээл тулангууд эзэн минь энэ асуудал энэ бэрхшээлийг давж гарахын тулд бид яах ёстой вэ? Би юу хийх ёстой вэ гэдэг талаас асуухаасаа илүүгээр бид нар бурханд гомдолдог. Энийг өөрчилж өгөөч. Энийг бүтээж өгөөч. Тэгээ бид нар юу гэж хэлдэг гэж өчнөн жилэл залбирлаа штэ. Өчнөн жилэл сүм цуглаанд явлаа штэ. Бурхан яагаад та энийг бүтээж өгсөнгүй гэж бид нар бурханд гомдолдог. Йохошуа яг л гэсэн. Йохошуагийн ирсэн яагаад гэн өөр яагаад байсан бэхгүй. Энэ нөхөр яагаад эзэн ийм тохиолдов? Эндээс би яаж гарах вэ? Энийн төлөө эзэн та надад юу зааж өгнө гэдэг талаар би өөрчлөгдөж, би өсөе, би сурах, би мэдье. Би юу буруу хийчихвэ бурхан минь надад мэдүүлж өгөөч гэсэн сэтгэл байгаагүй. Харин Йохошуагийн яагаад ямар яагаад байсан гэж яагаад та биднийг Йордны нөгөө талаас авчирсан? Яагаад та биднийг ялагдуулсан? Хэрвээ ингэж ялагдуулах байсан бол яах гэж авчирсан? Нялх хүүхчийг энэ хандж байгаа. Йохошуа бурхантай хамт хичнээн ойрхон байсан ч ялагдал түүнд ямар хүн тусныг бид нар харж байгаа. Тэгээ ингэж хэлсэн. Одоо тэгээд бусад үндэстнүүд бидний тухай сонсоод хурж ирээд биднийг газрын өрсөд арчиж хаяад бид нар байхгүй болно. Тэгээ бүр хөндрүүлээ тийм үү? Иморлын гүн иморл орж ин тийм үү? Бид нар чинь дэгдэг үстэй нэг юм жоохон бүтлэг болонгууд л тэгэл бүх юм дуусгах юм шиг яриад байдаг үстэй. За ингээл дуусаа. Одоо ингээл энэ хүн одоо дахиж ингээл тийм үү? Би хизээч дахиж ажилтаа болж чадахгүй юм байна ч гэдэм үү? Би дахиж хизээч би бизнес хийж чадахгүй. За ингээл дуусаа. Одоо бүх юм дуусаа. Бурхан цэг тавиагүй байхад хэн ч цэг тавихгүй. Бурхан таны амьдралд цэг тавиагүй байхад хэн ч таны амьдралд цэг тавьж чадахгүй. Бүгд хажууд хондоо хэлэхгүй юу? Бурхан таны амьдралд цэг тавиагүй байхад хэн ч таны амьдралд цэг тавихгүй. Энийг өмнөх нь санаж гэнэ үү? 6 дугаар бүлгийг санаж байгаа үстэй. Ямар их ялалт байгуулсан бэлээ. Ирээхүү хот. Хамгийн хүчрхэг цайзтай хотууд байсан, бэхлэгдсэн хүчрэг дайштай том хот байсан. Тэрийг ялсан. Алдар нэрээ цураатуулсан. Бүр Йохошуагийн 6 дугаар бүлгийн төгсгөлд өгөхөр Йохошуагийн нэр гэж байгаа байхгүй. Нэр. Олонний одоо тэр тал нутгаар цураатсан тухай ярьж байгаа. Тэгсэн одоо энэ Йохошуа юу сүлдө юу гэж хэлж байна? Тийм агуу ялтыг өгсөн бурхан тандаж ирж гомдолж шít. Та ингэх байсан бол яг гэж биднийг авчирсан. Ингэх байсан бол яг гэж биднийг ер нь дуудсан. Ингэх байсан бол
Тэгээ бүр ингэж байгаа хгүй. Өчүүхэн жижиг. За энийг би зөвхөн нэмж хэлж байгаа шүү. Өчүүхэн жижиг ай хотод ингэж ялагдах байсан бол гэж. Тэгэхээр ингэх гэдэг шүү дээ. Ерөнхийдөөс өшөө том хотоогоо ялагдсан бол тэд нэр бодох гэдэг шүү. Аргагүй. Энэ арай л Ерөнхийдөөг бол арай л том байсан юм байна. Hey, come on. Бурхан хийж чадахгүй хитрхи хүнд ажил гэж байгаа юу? Бурханы хийж чадахгүй арай л хэцүү асуудал гэж байгаа юу? Шийдэж чадахгүй. No. Жижиг хотод ялагдсан бас эгод нь сөрөг эгог нь хөдөлгөд шүү дээ. Тийм үү? Очиж энэ мөө юу да гэдэг шүү дээ. Өстө 3000 цэрэг явуулаад нам дарч байсан хотод ялагдсан гэж юу? Түй! Чарт гэдэг шүү дээ. Ингэж та булаагач хэрэг гэж гэдэг шүү дээ. Ямар том эго вэ? Яг энэ хэсгийг харах юм бол Йехошуа яаж энэ Аавтыг ялхуу малхуу талаар бурхантай ярьсан залбирсан. Юусоо тийм тухай өвүүлээгүй л дээ. Зүгээр л тэдний санаанд багтсан байхгүй. Болчих юм байна. Тэгээд Йехошуаг залбирсан тийм үү? Халаг гэд бүр халаглаа залбирсан. Йехошуа бурхны өмнө нэрн залбирсан. Түүний залбирал энэ ингэж бурхан гомдлсон залбирал яг үндэ яагаад ингэж залбирсан гэхээр нэгдүгээрт ялагдал байсан, хоёрдугаарт яагаад ялагдсанаа мэдээгүй байхгүй. Тэр шалтгаанаа ойлгоогүй. Уул нь Йехошуагийн оронд одоогийн онцгоос би харж байгаа шүү одоо. Яг тэр үед яах байсныг мэдэхгүй л зүгээр одоогийн өнөөдрийн 21-р зууны өнөөдрийн Библийг уншиж байгаа хүний зүгээс би харах юм бол Йехошуа юу гэж очиосаа гэж хүсгээд байна гэхээр бурхан минь бид нар яагаад энэ жижигхэн хотод ялагдчих вэ? Юу буруу байна? Бурхан минь бидэнд хэлж өгөөч. Юу таны тааллыг биднээс эргүүлв? Эзэн минь бидний дунд юу танд үл таалагдчих вэ? Та бидэнд харуулж өгөөч гэж залбирсан. Ямар гоё байх байсан бэ гэж. Одоогийн өнцгөөс харж хэлж байгаа шүү заяа. Тухайн үед бол Йехошуа яалчгүй ингэж залбирсан. Саяны миний ярьсан сүлд ярьсан залбир шиг ийм бурхан дээр төвлөрсөн, бурханыг хүссэн, бурханы өмнө өөрсдийнхөө алдааг засъя гэсэн ийм хандлагаан залбирал байгаагүй зүгээр шууд гомдлосон. Яагаад? Ингээд авчаад ингээд ялгаж нэгэд 2-3 мянган хүн очиж ялчих гэсэн юм жижигхэн хотод ялагдуулж байгаа. Инхийн тулд даах гэж яагаад биднийг авчирч байгаа. Тэгээ сүлд одоо бид нар ингээд дуусаа одоо өвхөө. Бид нар газрын хөрсөд арчигдаад бид нар байхгүй болно. Хей, бурхан хаана бурханы нөгөө амлалтыг яасан бэ? Йехошуагийн үеийнхэн бид нар юу гэж үздэг вүлээ? Итгэлийн үеийнхэн гэдэг үстэй. Тэгвэл тэр итгэлийн үеийн тэр өдөрдөгчийн итгэл хаа байна? Опсо. Итгэл опсо. Итгэл нь 어디 있어? 없습니다. Юунаас ялагдал. Үндэ биднийг хамгийн их одоо биднийг шалгадаг зүйл ихэр ер нь ялагдал, уналт, бэрхшээлүүд байдаг. Яг энэ ялагдал Йехошуаг бурхны өмнө очиод гомдлуулсан баг. Үндэ бурхны эсрэг хийсэн нүглээс болсон гэдгийг мэдээгүй. Тэгтэл эзэн эргүүлж хариулсан баг. Тэгтэл Яава Йехошуад бос чи юун төрүүлгээ харан хэвтэн вэ? Израиль нүгэл үлдэж миний тэдэнд тушаасан тушаалыг зөрчсөн гэсэн баг. Бурхан бүгдийг хамтд нь хэлсэн. Израиль миний эсрэг нүгэл үлдсэн гэсэн. Үндэ Израиль нүгэл үлдсэн үү? Үгүй. Израиль хүн болон нүгэл үлдсэн байсан уу? Үгүй. Ахаан гэдэг хүний тухай ярьж байгаа. Гэтэл эзэн шууд Израиль нүгэл үлдсэн гэсэн баг. Би та нарыг ялагдалд хүргээгүй гэдгийг эзэн хэлсэн. Би та нарыг ялагдалд хүргээгүй. Та нар өөрсдийнхөө нүгэлд унссан юм аа. Асуудал нь надад байгаа юм биш ээ. Асуудал нь та нарт байна гэдгийг бурхан Израильчууд хэлсэн байна. Тийм учраас өнөөдөр андагт би та бүхэнд бас эзний үгээр ятгах үед бас та бүхэнд зөвлөхөд таны амьдралд болохгүй зүйл байгаа бол та хичнээн залбираад хичнээн хичээгээд тэмцээд болохгүй байвал эзний өмнө нэрээд залбирах ёстой. Гэхдээ яг энэ Йехошуа шиг битгий гомдлоорой. Харин та үннийг мэдхийг хүссээрэй. Эзэн минь юу буруу байгаа вэ? Надад та мэдүүлж өгөөч.
Би юу мэдэх ёстой вэ? Би юу сурах ёстой вэ? Бурхан минь надад зааж өгөөч гэсэн итгэлээр эзний өмнө ирээрээ. Тэгээд эзэн хэлсэн тэнд юм. Төрүүлгээ харан чи юунд хэвднэ бос гэсэн. Энэ бол маш хүчрхэг үг. Одоо чи ингэж гомдлж Бурханыг буруутгах суух хэрэггүй. Чи намайг буруутгах суух хэрэггүй. No. Үндэ энэ ялагдал бол та нар өөрөө өөрсөн дээр авчирсан ялагдал гэдгийг эзэн хэлсэн. Тэгээд эзэн юу гэж хэлсэнээр та нар нүгэл үлдсэн шүү гэсэн. Израиль миний эсрэг нүгэл үлдсэн. Үүнийг одоо дундаасаа зайлуул гэсэн байна. Юу вэ? Нүглийг хаанаас вэ? Дундаасаа зайлуулах ёстой гэдэг хэлж байгаа. Тэгээ харин та нар миний өмнө нүгэл үлдсэн, миний эсрэг зогссон учраас ялагдлыг хүлээсэн гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Бурханы зүрх сэтгэл өөрийнхөө ард түмний эсрэг байсан тухай яриаггүй гэдгийг ойлгоорой. Энэ бол харин ард түмэн Бурханы эсрэг байгаа гэдгийг, Бурханы төлөө байж чадаагүй гэдгийг энд хэлж байгаа. Өнөөдөр бид ингээл ярьдаа шүү дээ. Бурхан та надтай хамт байгаа ч. Үндэ таныг тэгж яг залбирсан залбираагүй хэлсэн хэлээгүй Бурхан тантай хамт байна. Өөрийнхөө үгээр амласан. Би хизээч чамайг хаяхгүй, орхихгүй гэсэн баг. Бурхан хамт байна. Хамгийн том асуудал одоо юу гэж? Асуулт юу гэж? Би Бурхантай хамт байна уу? Энийг бид нар үргэлж өөрөөсөө асууж байгаа хэрэгтэй. Би Бурхантай хамт байна уу? Би Бурханы үгийн дагуу амьдарч байна уу? Би Бурханы өмнө дуулууртай байхыг би сонгож байгаа юу? Би Бурханы үгийг сонгож байна уу? Би нүглийг сонгож байна уу? Бурхан дуулууртай байхыг сонгож байна уу? Эсвэл тэрслэхийг сонгож байна уу? Бурханы өмнө зөв амьдрахыг сонгож байна уу? Өөрийнхөө хүсэл тачаалаар амьдрахыг сонгож байна уу? Би хаана байгаа вэ гэдгээ бид өөрсдөөс асуух хэрэгтэй. Яхошуа энд эзний өмнө ирээд залбирах хамгийн ихний залбирал юу байгаасаа гэж би хүссэн гэж, юу байсан бол гэж би бодсон гэж, эзэн бид юу хийчихвэ гэж. Яагаад энэ ялагдал ирвэ? Энэ нь эзэн биднээс болсон гарцаагүй. Яагаад гэвэл та өөрийн ард түмэндээ амлсан амлалт байгаа. Та өөрийн ард түмэнтэй хамт байна гэсэн. Та өөрийнхөө ард түмэнд та өнгөрсөн та эрэг үг ялгад ялтыг та бидэнд өгсөн. Харин энэ удаа энэ өчүүхэн хотод бид ялагдсан. Бид юуг таны өмнө буруу хийсэн бэ гэж Есүс өмнө асууж залбирсан залбирал байсан бол. Тийм залбирал байсан бол. Өнөөдөр бид нар эзэн ариун сүнсний хүч чадлаараа бидэнд нүглийг ялах хүчийг өгдөг. Тийм үү? Нүглийг ялах хүчийг өгдөг. Бидэнд нүглийг ялах хүчийг өгдөг хэдий ч нүгэл эсвэл Бурханы үгэнд дуулууртай байх гэдэг сонголтыг хийх чадварыг бидэнд үлдээсэн байхгүй юу? Энэ чадвар, энэ одоо эрхийг бидэнд үлдээсэн юм а гэсэн үг. Бурхан биднийг робот байхаар бүтээгээгүй. Бүгд Бурхан талархах хэрэгтэй. Бүгд хажууд дооноос асуудаа та робот уу юу вэ асуудаа. Бид нар робот уу биш тийм үү? Бид нар робот биш гэдгээ юугаар мэддэг вэ? Бид нар сонголт хийдгээрээ. Бид нар чөлөөс сонголт хийдгээрээ. Бид нар хайрлуулж, бид нар уурлуулж, бид нар гомдлуулж, бид нар үзэн ядуулж, бид нар өрсөлдөж энэ бүх зүйл хүн гэдгийг бид нар харуулж байгаа. Бид нар хүн, бид нар робот биш юм байна. Бурхан биднийг робот шиг бүтээгүй л Бурхан талархах хэрэгтэй. Тэгээ Бурхан биднийг дуулууртай байхыг, Бурханы өмнө дуулууртай байх уу, үгэнд нь дуулууртай байх уу, эсвэл нүглийг сонгох сонголтыг бидэнд үлдээсэн. Эзэн Израильчуудыг тэр чигээр нь бүгдийг яг робот шиг байлгаагүй. Тэд нэр хэн бүгд яг адилхан бодолтой, адилхан сэтгэлтэй байхад Бурхан тэднийг одоо тэгж тэгж хэлбэржүүлээгүй. Тэд нар өөрөө сонголт хийсэн. Тийм биз дээ. Тэд нар нүгэл нэг нь сонгосон. Агтл нөгөөх нь нүгэл хийхийг сонгоогүй бид нар харж байгаа. Ахаан сонголт хийсэн. Израиль нүгэл үйлдсэн хүнийг нэрийг нь эзэн дурдаагүй юм уу? Израиль гэж хэлсэн баг. Ер нь анногтой шинэ гэрэн дээр 1-р Коринт номын 5 дээр хүртэл маш чухал зүйлийн тухай өгүүлсэн байдаг. 1-р Коринтын 5:6 дээр зуурсан гурлыг өчүүхэн баг эсгүүр хөрөнгө бүхэлд нь хөөлөгдгийг та нар мэднэ шүү дээ гэсэн. Жижигхэн хөрөнгөл тийм үү? Гурлыг багхан гурлыг хөөлгөж өсгөж том болгодог тухай.
хэлж байгаа. Нүгэл яг адилхан. Жижигхэн нүгэл энэ бүхэл бүтэн хамт олныг, гэр бүлийг, чуулганыг, улс үндэстнийг Бурхны өмнө нүгэлт гэж хэлүүлэх хэмжээний том нөлөөг авчирч байна. Тийм учраас бид нар жижиг том гэлтгүй гим нүглийг Бурхны ард түмэн хүлээн зөвшөөрөх ёсгүй гэдгийг л Библиэд зааж байна өдөр. Бид нүглийн эсрэг тэмцэхгүй байхаа бас Бурхны уур хилэн ард түмний эсрэг болно гэдгийг хэлж байгаа. Ингээд төгсөлд ингээд яг энэ эзэн Йохошуатай ярьсны дараа Йохошуа тэр нүглийг олдог, нүгэл үлдснэ. Тэгээд санаж байгаа бол хэн Ахан энэ гимшиж ирдэг баг. Тэгтээ хараа Ахан хизээ гимсэн гэж баригдсныхаа дараа. Баригдахаас өмнө биш. Энэ сэдв яригдал ирэнгүүт Ахан уучлаарай. Би хийсэн юм аа. Би нүгэл үлдсэн юм аа гэж. Эсвэл энэ тухай яриа болоогүй байхад Ахан тэр нүгэл хийчихэд за би нүгэл хийчлээ. Бурхны бүү хий гэсэн зүйлийг би хийчлээ гэд гимшиж ирэх боломж байсан ч ерөөсөө Ахан тэрийг сонгоогүй. Ахан баригдтлаа хүлээсэн баг. Одоо би та нарт уншиж гээ. 15 дугаар ишлэлээс би уншиж гээ. Авсан хориг цээрд юмсаасаа болж ялгарч үлдсэн хүн Явагийн тушаалыг зөрчиж Израильд санаатаагаар жигшүүрт хэрэг үйлцсэн тул байгаа бүхэндээ шатагдах ёстой гэж хэлсэн баг. Ингээд энэ байгаа бүхэнтэйгээ шатагдах хүн хэн болсон гэхээр дараа нь 18 дугаар ишлэлээр хэлж байгаа. Кармигийн хүн Ахан ялгаран тунжээ гэсэн. Ингээд 19 дугаар ишлэлээр хэлж байна. Йохошуа тэгэхэд Аханд хандан за хүүмэн Израилийн бурхан Явад хүндлэл алдрыг өрг. Юу хийснэ надад хэл бүү нүү гэв. Тэгэхэд Ахан Йохошуад ийхүү өчөв. Би Израилийн бурхан Явагийн эсрэг нүгэл үйлдсэн үнэн. Би ийм хэрэг хийсэн. Олдсон дунд Шинарын нэг гоёмсог нөмрөг 200 шекел мөнгө бас 5 шекел алтан гулдмаа байхыг үзээд би шунхаарч авсан. Одоо тэд миний майхны дотор газарт булаастай мөнгөнч дорн байгаа гэсэн баг. Энэ яг л Эхлэл номын 3 дугаар бүлэгт гарсан үгтэй адилхан. Адам Яв хоёр Бурхны өмнө нүгэл үлдсэн санаж байна уу? Тэгээд ихэд харахад гоё амттай санагдаад гэж байгаа шүү дээ. Энэ яг адилхан. Хараад гэж байгаа. Тэгээд би шунхаарсан гэсэн. Ингээд би авсан юм а гэж. Өнөөдөр гим нүгэл бидний амьдралд орж ирдэг хамгийн тод хамгийн одоо элбэг тохиолдог тэр сувгийг хэлж байна. Хамгийн том сувгийг хэлж байна. Нүд бол нүгэл бидний амьдралд орж ирэх хамгийн ихний бөгөөд хамгийн том сувг юм а гэж. Нүд. Жих. Энүүгээр юу орж ирдэг? Нүгэл орж ирдэг. Бид нар хараад хүсэнд тачааддаг, шундаг тухай ярьж байна. Хараад үзэн яддаг, доромжилдаг тухай ярьж байна. Сонсоод үл итгэх, эргэлзэх, үзэн ядах. Энэ хоёр суугийг бид нар үргэлж хянжих хэрэгтэй. Тэгээд ам энэ нүдэрээ хараад жихээрээ сонсон зүйлээсээ болж ам чинь ямар ч хяналтгүй ярьж эхэлдэг. Ховж ив, гүтгэлэг, доромжлол орж ирж байгаа энэ хоёр сувга хянаарай. Жихэн дээр чинь, нүдэн дээр чинь эзний тэнгэрлж харуул мэт зогсог болтугай. Эзнээс бид нар гуйж явах хэрэгтэй. Эзэн би харах ёсгүй зүйлээ харуул. Эзэн надад сануулж өгөөрэй. Надад гимшүүлж өгөөрэй. Миний зүрх сэтгэл үүнд автахгүй гэж. Шунан дачаадахгүй гэж. Гим нүгэлд өөрийгөө одоо өрхтөн оруулахгүй гэж эзэн минь намайг та хамгаалж өгөөрэй гэж бид нар залбирж байгаа хэрэгтэй. Тэгээ одоо Аханы гимшил ба шийтгэлийн тухайд явж байгаа 3 дугаар хэсэгтэр 3 дугаарт нь би тэгээ түрүүлсэн 19 дэх энэ нүгэл хөвлөсөн хэлсэн. Үнэхээр энэ гимшил нь данж оройтсон байсан баг. Оройтсон гимшил. Яг тэр энэ аль хэзээ бүх юм тодорхой шийдэгдсэн. Ягаад шийдэгцэгээр бурхан угаасаа мэдчихсэн. Бурхан Ахан гэдэг ч мэдчихсэн.
яаж шийдэхийг ч мэдчихсэн бурхан бүх юм тодорхойлсон. Харин Аханы дотор одоо энэ тэр зүрх сэтгэлийн тэр гимшгүй анханасаа гимшгүй байсан хатуурл юунаас шунал. Ер нь бол шунал бидний зүрхийг хатууруулдаг гэдэг үргэлж санаж явах хэрэгтэй. Бид нар юмд шунах үед бидний зүрх сэтгэл хатуурж бид нар бурхны үгэнд дуулууртай байхаас илүү бид нар өөрийнхөө тэр хатуу зүрх сэтгэлийг дагахыг сонгож шидэг баг. Ахан яг баригдсан. Яг баригдсан одоо тэр бууж өгч. За одоос гарцгүй болчихлоо гэж. Одоо гимшиж чинь уучлаарай. Би хийцэн юм аа гэж. Тэгээд шийтгэл. Ахан өөрийгөө буруутай нэгэн гэдгийг мэдэж байсан. Тэр өөрийгөө буруутан мөн гэдгийг баталж гарч иртэл дуугүй байсан. Тэрээр яг баригдсны дараа би бурхны эсрэг нүгэл үйлдсэн гэдгээ хулаасан байна. Энэ даанч оройтсон юм уу? Аханы нүгэл Израильчүүдийг ялагдал хүргэсэн. Аханы нүгэл тэр 36 эрийн үхэлд хүргэсэн. Аханы нүгэл Израильчүүдийг айдасд хүргэсэн байна. Та нар санаж байгаа бол хамгийн ихний 5 дугаар ишлэлээр байгаа шүү дээ. Ард олон ихэд айж зүрх нь өөхөв гэсэн байна. Яг энэ үг заяа. Ирийнхөө хотынд байсан байхгүй. Ирийнхөө хотын тухай уншиж явах үед энэ үгийг бид нар уншижсэн байхгүй. Ирийнхөө хотын Израильчүүдийн тухай сонсоод тэд нар ихэд айж зүрх нь өөхөв гэсэн үг. Яг адилхан үгийг одоо Израильчүүдийн дээр ярьж байна гэсэн. Тэд нар ихэд айж тэдний зүрх нь өөхөв гэсэн. Одоо тэд нар байлдан дагуулж урагшаахаа ирээдүй янз бүрийн зүр юу ч байхгүй. Одоо тэд нар. Тэгээ бүр тэр Йехошуагийн залбирлж хүртэл одоо ингээд дуусаа нөгөө эдгээр чи айд ялагдсан чи одоо эдгээр бүгд ялагдаад дуусаа гэд хамаг үндэснүүд хурж ирээд бид нар газрын өсөд гарчиж хаяад бид нар байхгүй болно. Одоо бүр хувь тавилан тодорхой зохиолыг бичсэн биш Йехошуа. Ялагдлаас болоод бүр Израильчүүдийн хувь тавилан бичсэн байгаа үст. Одоо ингээд бид нар газрын өсөөс бид нар хасаа бидний нэр хүндүүж байхгүй болно. Хүн хүний бардамнал хүний нүгэл чанар үргэлж хүнтэй хамт байна. Хэрэв та нар санаж байгаа бол би нэг муу мэдээ нэг сайн мэдээ ярьдэн шүү дээ. Нэг муу мэдээ өгөж бардам зан бардам хандлага үргэлж та нарт хамт байна гэдэг муу мэдээ байгаа тийм үү? Нэг сайн мэдээ ярьдаг юу лээ? Харин бардам зан ялах боломж байхаа гэж. Нэгсэндээ энэ сонголт байхгүй. Бардам зангаа ялсан сонголтыг хийх боломж харин бидэнд байгаамаа. Тэгэхээр ам нөхдөв хатууруулсан зүрх, Аханы хатуурсан зүрх түүнийг бурхны өмнө чин сэтгэлээсээ ирж гимших тэр сэтлийг, тэр хүслийг өгөөг юм аа. Нүгэл таны зүрхийг хатууруулдаг. Магадгүй нүгэл таныг баян болгож болох ч. Яг тэр нүгэл таныг бурхнаас солдуулах болно. Эцэст нь бурхантай хамт энгийн амьдрах уу, бурхангүй баян амьдрах уу гэдэг сонголтыг бид нар хийх хэрэгтэй болдог. Мэдээж ингэж хэлж байгаа нь би мөнгө хөрөнгөтэй болох, ажил төрөл амжилттай амьдрахын эсрэг би яриагүйг та ойлгож байгаа байх. Харин та бурхантай хамт байх уу, бурхангүй хамт байх уу гэдэг. Та нүгэл үйлдэж та баян болсноор бурханаас холдох уу? Эсвэл та нүгэл үл үйлдэж энгийн даруй амьдралаараа амьдрсан. Гэхдээ бурхантайгаа хамт байсаар энэ амьдралаа төгсөх үү? Аль нь таны сонголт байх вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Ахан ард түмнээ ялагдалд хүргэсэн. Өнөөдөр бидний дунд хэдэн ахаан сууж байгаа бол өнөөдөр бид нарын зарим маань хинж мэдээгүй аа гэж бодсон сууж байгаа болоо. Одоо хамгийн хүнд хэсэглэг орох чинь шүү заяа. Энэ хөл шийтгэл. 22-оос 25 дугаар ишлэл байгаа. 26 дугаар ишлэл. За 25 дугаар ишлэлийг би уншъя. Тэгээд Йехошуа чи юунд бидэнд гай авчирв? Өнөөдөр яаваа чам дээр гай авчирэг гэжээ. Ингээд хамаг Израиль тэдэн рүү чулуу нүүлгэж галдан шатаагаад дээр нь чулуу хаялаа гэсэн. Бүх гэр бүлтэй штэ. Аханы нүгэл. Энэ маш харамсалтай түүх. Энэ хизээ болсон мэхээр манай эртний өмнөх 14-өөс 13 дугаар зууны үед болсон үйл явдал гэхгүй юу?
Одоо шинэ гэрээний үед амьдарч байгаа бид нар нэг зүйл дээр баярлах хэрэгтэй. Бид Христ итгэж хүмүүсийн хувьд өнөөдөр нүгэл үлдлээгээд хэн ч биднийг чулуугаар шидэж алахгүй. Тэнд талархаараа. Окей. Үнэхээр Бурхны нэгүсэл дотор амьдарч байгаа бид нар. Тухайн үед яасан чулуугаар шидэл 10 тэр нүгэл үлдсэн хүмүүсийг шийтгсэн байна. Энэ маш харамсалтай түүх, маш аимшигтай түүх. Харин өнөөдөр энэ бидэнд яг юу зааж байгаа вэ? Түүнийг болон түүний гэр бүлийн гишүүдийн бүгдийг яг адилхан шийтгсэн баг. Энэ ахааны тусад нь аваачаад энэ ганцаархан нүгэл үлдсэн чинь ганцаарныг нь барьж яваад алч гээгүй. Гэр бүлээр нь. Энэ нь өнөөдөр бидэнд юуг харуулдгаар Бурхан нүглийг ямар их үтсэн яддаг вэ гэдгийг бидэнд харуулж байна өгтөө. Бурхан нүгэлтэд хизээч эвлэхгүй маа гэдгийг бидэнд харуулж байна. Энд жижиг том нүглийн тухай яриа байхгүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй анагт. Энэ жижиг том нүглийн тухай яриа биш. Би ч яг хоо жохон лулгаа хийсэн. Энэ бүр хүн цодсон байлаа штэ гэсэн яриа биш. Бид нар үргэлж тэгж харьцуулдаг. Бусдаа өргө харьцуулдаг. Би ч ер нь баг нүгэлтэй дээ. Над чиг ер нь хүн баг байхгүй дээ. Их баг нүгэлтэй хүн. За манай ах нь хөрш дими гарууд байгаа юм ба. Оо манай тэр за тэд нар бол жинхэнэ там таягдах хэвээр хүмүүс байхгүй. За би ч гайгүйтэй гэж боддог. Өнөөдөр шинэ гэрээний үед амьдарч байгаа бид нар Есүс Христийн тийм үү тогтоосон шинэ гэрээний дагуу Христ дотор бидний нүгэл өөрчлөгдсөн үнэн. Христ дотор бид уучлалыг хүлээж авсан үнэн. Гэхдээ Христ дотор бид уучлалыг хүлээж авсан гэдэг нь бид нар гим нүгэлтэд эврэх эрхтэй болсон гэсэн үг биш юм аа. Та Христ Бурхны өмнө зогсохын тулд Христийн дотор орох ёстой. Итгэлээр Христ итгэлээр бид Бурхан эцгийн өмнө ирж байгаа. Харин бид өдөр бүр ялалтай амьдрахын тулд бид нар Бурхны тал зогсох ёстой байна. Нүглийн эсрэг зогсох хэрэгтэй болдог. Тэм учраас анагтөө ахааны энэ үхэл өнөөдөр бидэнд юу хэлдэг гэж. Өнөөдөр бид нар гим нүглийн эсрэг бид нар тэмцэж амьдрах ёстой гэдгийг, гим нүглийг бид нар зэмлэж амьдрах ёстой гэдгийг хэлж байгаа. Та нар ахааныг чулуугаар шидчихсэн хүмүүс бүгд ахаан дургүй хүмүүс байсан гэж бодож байна уу? Ахаан дургүй хүмүүс бүгд чулуу шидсэн гэж бодож байна уу? Зөвхөн за ахааныг дургүй хүмүүс нь шидээр. Ахаан дуртай хүмүүс байсан. Ахааны охид хөвгүүтэй найз нөхдүүд нь байсан. Ахаантай олон жил нөхөрсөн гэр бүлийн найзууд нь ч байсан. Харин тэд бүгд нийлээд ахааны гэр бүлийг чулуугаар шидсэн. Эннээс бид нар юу сурж байгаа гэж? Өнөөдөр гим нүглийн тухай ярих үед бид нар энэ бол миний эхнэр, энэ бол миний нөхөр, энэ миний найз, энэ өстө миний нусан багын найз гэдэг яриа байхгүй гэдгийг хэлж байгаа. Гим нүгэлд бид нар яг адилхан сэтлэр хандах ёстой. Яг адилхан сэтлэр хандах ёстой. Гим нүгэлд. Сэтгэл хөдлөөр биш. Энэ бол үнэн тэнд үйлчлэх ёстой юм аа. Нүгэл Бурханд үл таалагдана гэсэн үнэн тэнд үйлчлэх ёстой. Би нэг ном уншижсэн тэр ном дээр ингэсэн нэг эмч нэг хүүхдийг үзээд тэр хүүхдэд хагалгаа хийх тухай ярьсан байна л да ээжтэй. Гэхдээ ярихдаа их хөндөй ярьсан байна л да. Юу гэж ярьсан одоо яг юу гэж ярьсан мэдэхгүй ямарсан хөндөй гэдэг нь юу гэж юм гэхээр за хүүхд чинь ийм өвчтөй болсон байна. Одоо хагалгаанд оруулаад одоо энэ хүүхдийг чинь эмчлэнэ. Тэгээд хагалгаа бол яг хүнд болох байх гэхдээ одоо яг би жоохон зохиож ярьж байгаа шүү заяа. Яг ярьсныг би сайн санахгүй. Ямар ч юмсан ингээд би жоохон хөндөй ярьсан байна л да. Тэгсэн ээж нь сонсож байгаа нэг хүүхдийн тухай энэ эмч хагалгаа хийх гэдэг юм чинь ямар хөндөй хүүтийн ярьж байна гэж мэдрэмж аваад тэгээд тэр эмчээс гуйсгана. Эмчээ та жоохон хүн чанартай байгаач гэсэн. Та жоохон хүмүүнлэг байл та. Миний хүүхдэд жоохон хүмүүнлэг хандаач гэсэн. Тэгсэн тэр эмчийн хариултыг сонирхолтой юу гэж хэлсэн гэж. Эмэгтэй таны хүүхдийг энэ өвчнөөс салгах тэр хагалгаанд хүн чанар биш. Эмчийн чадвар л нөлөөлөх болно гэсэн байна. Ойлгож байна уу? Энийг би хүнлэг сэтгэлээр биш. Би сурсан туршлага болон чадвар маань л хүүхдийг чинь эмчилнэ. Ямар сэтгэл хөдлөл байхгүй гэсэн. Тэгэхээр бид нүгэлтэй яг адилхан. Нүгэл бид нэр хэрвээ энэ буруу юм а гэдгийг мэдж байгаа үед тэнд сэтгэл хөдлөл, сэтгэл гутрал энтригээс илүү бид нар Бурхны үнэнд бид нар бууж өгөх сурах хэрэгтэй байна. Израильчууд яг Бурхны үнэнд бууж өгсөн бүгдээр. Тийм ээ. Бид нүгэл үлдсэн юм байна гэдэг.
эцэст нь хэлэхэд өнөөдөр бид нар эндээс юу сурч байгаа вэ? 7 дугаар бүлэг бидэнд юу зааж байна? 4 зүйлийг би танд хэлж өгье. Тэгэхээр өнөөдөр номлол дуусгая. 4 зүйл. Нэгдүгээрт нүгэл зөвхөн хувийн асуудал биш гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Энэ миний л асуудал. Тэгээд яагаад бид порног чинь би л үзчихлээ шүү дээ. Энэ миний л асуудал биш. Тэр порнографи, тэр кино үзэх энэ зөвхөн таны асуудал биш. Би л арх ууцсан шүү дээ. Би л уусан шүү дээ. Хогорж байгаа нь би шүү дээ. Үгүй. Архит нь согтуурах энэ таны л зөвхөн асуудал биш. Энэ биш. Хулгай хийгээд тэгэл би л баригдаад би л шоронд орно шүү дээ. Би л өөр хин ч хохирохгүй шүү дээ. Үгүй. Энэ зөвхөн таны асуудал биш. Ахаан ганцаараа нүгэл үйлдсэн ч бүх Израиль ялагдал амссан баг. Нэг хүний үйлдэл гэр бүл чуулган хамт олон дээр нөлөөлдгийг харуулж байна. Тэр 36 гэр бүл тэнд гашуудсан. Яагаад тэр 36 цэрэг үхсэн? Юунаас болж? Ахааны шунлаас болж. Та үнэхээр эзэн дотор өссмөр байгаа бол өөрийнхөө шуналт, өөрийнхөө энэ хүсэл тачаалд үгүй гэж хэлж сурах тэр өсөлтийг Бурханаас гуйх хэрэгтэй. Та өөртөө хязгаар тавьж сурахгүй бол өөр хүмүүсийн нүгэл та яаж хандсан бэ? Эцэст нь энэ ямарч ялалт эсвэл өөрчлөлтийг таны амьдралд авчрахгүй. Бид нар хүмүүсийн тухай ярьдаг. Хүмүүсийн тухай ярихад амархан. Харин та өөрийнхөө тухай ярих ёстой. Та өөрийнхөө тухай бодох ёстой. Ахаан ганцаараа нүгэл үлдсэн ч бүх Израиль ялгал амссан. Өнөөдөр амьд чуулган бид үнэхээр эзний зорилгын дагуу өшөө хэл азгарыг тэлмээр. Бид нэр өшөө илүү урагшаа алхмаар. Харин энэ дунд нүгэл ахааны нүгэл байхаа бас бид хэрхэн ялалтанд хүрэх вэ? Өнгөрсөн 7 хоногийн залбирал үнэхээр гайхалтай сөглөөний залбирал. Эзэн биднийг үнэхээр өөрийн сүнсээрээ удирдах бидний гимшил рүү дагуулсан. Бид нар маш олон зүйлээр гимшсэн. Бид зөвхөн хувь хүний хувьд биш бид нар чуулганы өмнөөс бид нар гимшсэн эзний өвдөг сөгдөөд биднээс гуйсан. Эзэн минь бидний тунд тань үл таалагт нүгэл байхаас бид үнэхээр таны тушаалыг биелүүлж чадахгүй байхаас таны өмнө дуулуургүй байхаас эзэн минь та биднийг уучлаач гэж. Бид зүгээр таны өгч чадах юмсыг ирж хайсан бол уучлаач бид таныг ирж хайж байна гэж бид нар өнгөрсөн 7 хоног гимшиж маш их гайхалтай тэр өөрчлөлтүүдийг тэр гимшлийн цагуудыг харсан. Эзэн үнэхээр өөрөө оршихуугаар гайхамшигтай бидний дунд байсан. Өнөөдөр ч гэсэн эзэн бидэнтэй хамт байна. Ирэх 7 хоног хүртэл бид нар залбирна өглөө 7 цагаас өдөр бүр 7 цагаас 8 цаг хүртэл бас л бид нар матсаг барайл үргэлжлүүлэн гимших болно. Эзнийг бид нэр шайд залбирх болно. Хоёрдугаарт нууц нүгэл гэж байдгүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Нууц нүгэл гэж байдгүй. Хүмүүсээс нууж болно. Харин Бурханаас та юу ч нууц чадахгүй. Ахаан хүмүүсээс нуусан боловч Бурханаас нууц чадаагүй. Гим нүгэл ихэндээ далд мэт боловч тэр үр дагавар нь ил илэрдэг гэдгийг бүү мартаарай. Тэгэхээр аногтоо бид нар юу ч нуухгүй шүү дээ. Хүмүүсийг хуурж болно. Хүмүүсийн нүдийг хуурж болно. Харин Бурханыг хуурахгүй гэдгээ бүү март. Үргэлж сан өөртөө хэл. Өөрийнхөө гэр бүлийн хүмүүстэй хэл, итгэлийн хүмүүстэйгээ хуваалц бид нар Бурханыг хуурж чадахгүй шүү дээ гэдгийг. 3 дугаарт Бурхангүйгээр жинхэнэ ялалт байдгүй маа гэдгийг. Хичнээн хүчрэхэг байгаад ч ялалтыг тийм амархан авахгүй. Хэрвээ Бурхан хамт байхгүй бол Израильчууд ялагдсан мэдээж нүглээс болж ялагдсан. Нүглээс болж яагаад ялагдсан бэлээ? Бурхан тэдэнд хамт байгаагүй учраас. Израильчууд өмнөх ялалтандаа найдсан тийм үү? Чадчихлаа гэсэн. Харин тэд нар чадаагүй. Бурхан хамт байгаа юу? Өнөөдөр бид нар юутай болох вэ гэдэг дээр толгоогоо гашлагсаар байгаад хэн бидэнтэй хамт байгаа вэ гэдгээ бид нар мартсан үе байдаг.
Бид нар Бурханы өмнө залбирхдаа дандаа арга замд гуугаад байдаг эзэн минь баян бол арга зам өгөөч. Зээл бүтээх арга зам өгөөч. Эзэн минь бизнесийг сайн хийх арга зам өгөөч. Энийг ч амжилттай хийх арга зам өгөөч. Та надад мэрэгүүхөө өгөөч. Энийг ч сайн хийчмээр тэрийг сайн та өгөөч гэдэг. Эзэн минь Бурхан минь та надад өөрийн хүслийг мэдүүлээч. Бурхан надад өөрийн хүслээ мэдүүлээч гэсэн залбирал маань заримдаа хитрхи бага байх шиг. Хитрхи их бид нар зөвхөн л арга зам л хайгаад байгаа. Яавал энэ байшинг барих уу? Яавал энэ чуулганыг амжилттай тарах уу? Яавал энэ бизнес би амжилттай болох уу? Яавал энэ өөрширний асуудал зарлах уу? Яах вэ? Арга зам. Бурханыг биш, Бурханаас ирэх юмыг бид нар хайгаад байгаа шиг. Харин нөхдөө Израильчууд үнэндээ Бурханы тэдэнд өгсөн ялалтыг хүлээн авсан ч харин тэдний эд зүйлийг хайсан хандлага нь ялагдалд хүрсэн гэдгийг бүү мартаарай. Эзэн маш тодорхой хэлсэн байна. Израилийн хөвгүүд өөрсдөө устгагдах зүйл нь болж дайсныхаа өөдөөс сүрж чадалгүй шилээ харуулн цухтаасан юм а гэж 12 дугаар ишлэлээр хэлсэн байна. Та нар өөрсдийнхөө ялагдал нь болсон юм а гэж. Өнөөдөр магадгүй бидний дунд бас суугаад гайхчихж болох юм. Яа пастор нэг л сүлүүд бүтлэхгүй байхад байна яатсан бол тоо гэж. Бурхан яагаад залбирал тарилахгүй байгаа юм бол тоо гэж. Өөр лүгэ хар. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хар. Өөрийнхөө оюун бодлыг хар. Өөрийнхөө амийг сонс. Амнаас чи юу унаад байна? Юу гараад байна? Дөрөвдүгээр гимшил бол ялалт ба амжилтын эхлэл гэдгийг энд хэлж байгаа. Дөрөвдүгээрт нь нүглийг илчилж шийдвэрлсэний дараа Израиль дахин ялал байгуулсан. Бүгдээр ирэх 7 хоногт үүсэн эрэх бүтэнцээ өдөр 8 дугаар бүлгээс. Та нар гэхдээ 8 дугаар бүлэг эрэх бүтэнцээ өдөр үүсэх сайхан уншаад ирээрэй заяа. Гэхдээ би сая 4 зүйлийг хэлээд юм. Өнөөдрийн зүгс бид 4 зүйлийг сурна гэсэн байна. Ямар 4 зүйл вэ? Нэгдүгээрт нүгэл зөвхөн хувийн асуудал биш шүү гэдэг. Хоёрдугаарт нууц нүгэл гэж байхгүй шүү гэдэг. Гуравдугаар бурхангүйгээр жинхэнэ ялалт байхгүй. Хэрвээ бид нүгэлтэй эвдэрх юм бол бид бурхантай эвгүй байна л гэсэн үг юм уу? Бид нүгэлтэй эвгүй байл бурхантай эвтэй байна гэсэн үг. Тэгээ нэгэн номлогч хэлсэн үг гэдэг шүү дээ. Би нэрийг мартчих. Бурхны үг унших тухай ярьж байгаа юм тийм үү? Нэг бол Бурхны үг таныг нүглээс хол байлгана, эсвэл нүгэл таныг Бурхны үгнээс хол байлгана гэсэн байдаг. Тэгэхээр бид нар Бурхны үгийг уншиж, Бурхны үгтэй ойрхон байх үед та нар нэг зүйл анзаарсан байж магадгүй. Одоо энэ итгэлийн амьдралаар олон жил. Та нар сүмдөө байн хамрагдаал, Бурхны хүмүүстэйгээ байн нөхөрлөөл ингээл явах тусмаа та нар нүгэлд үгүй гэж хэлэх маань илүү амар байдаг баг. Сүмдөө явахгүй байгаад итгэж хүмүүсээс хол байгаад зөвхөн ажлынхаа хүмүүстэй нийлээл тэгэл зөвхөн дэлхийн юм бодоол яаж туршаал дэвшгүй, яавал илүү мөнгөтэй болох уу, яавал алдартай болох уу, яавал баяжгүй гэж бодоод байх тусам бид нар Бурханаас холдож эхэлдэг баг. Нүгэл бидэнд илүү ойрхон болдог баг. Бурхангүйгээр жинхэнэ ялалт гэж байхгүй тухай. Хамгийн сүүлд дөрөвдүгээрт нь гимшил бол ялалт ба амжилтын суур юм а гэдгийг бид нар харж байна тийм үү? Гэхдээ энд зарим зүйлийг би танд хэлж өгмөр юм. Гэхдээ тийм үү? Бүх бүтлгүүд л заавал тодорхой нүглийн шууд шийтгэл гэж ойлгож болохгүй гэдгийг ойлгоо. Таны виз гарсангүйгээс болоод та өөрийгөө ямар нүгэл үлдчихвэ гэж бодоод иж болохгүй. Йоо виз гарсангүй ямар нүгэл үлдчихвэ. Тэгэл эсвэл гэрийнхнийхээ хардаал та нарын донд хэн нүгэл үлдчихв хой. Илдөө тулгаа хийсэн үн хэл энэ гэл юм уу? Энэ тийм биш тийм үү? Яг тэгэхээр таны виз гараагүй шалтгаан Бурхан таныг тухайн улс руу явуулахыг зөвшөөрөөгүй байж болно. Яг бол Монголд таны хийх ажил байна гэсэн үг. Халелуя. Хүлээж авах хэрэгтэй. Миний ажил дуусаагүй юм байна штэ гэж. Тэгэл виз гарах болонгууд яг энэ Яхошоо шиг төрүүлгээ харж хөвтэй адил тийм үү? Уйлаа. Ингэх байлсан бол яах гэж тэр их мөнгийг визний хураамж төлөвлөсөн ингээд. Тэгээд ах хэрэггүй л гэсэн үг юм уу? Бид нар заримдаа тэгээд байгаа шүү дээ. Хэрвээ ингэж виз гарахгүй байсан бол тэр сургуулиас яах гэж урилга явуулсан юм. Үгүй ээ. Урилга нь ирж болно, визэнд орж болно, юу ч хийж болно.
Гэхдээ хэрвээ эцсийн хариу нь no байгаа бол Бурхны өмнө хурж Яхошуа шиг бити залбир, юу гэж залбирах вэ? Баярлалаа эзэн минь. Одоо тэгвэл энэ цаг үед би юу хийх ёстой вэ? Би таны зорилгын төлөө юу үйлдэж амьдрах вэ? Асуух хэрэгтэй. Тэмчээс бүтлгүүдэл заавал тодорхой нүглийн шууд шийтгэл биш гэдгийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар мөн заримдаа Бурхан сорилт ба хүнд үеийг бидний өсөлтийн төлөө зөвшөөрдөг гэдгийг санаж авах хэрэгтэй. Тэмчээс таны амьдралд янз бүрийн бэрхшээл зовлон байх юм бол та нар нүглийг энэ тэндээс хайхаас илүү эзэн минь энэ бүхнээ надад юу зааж байгаа вэ гэдгийг суралцах хэрэгтэй гэсэн. Халелуя. Амен. Тэмчээс ан нөхдөө бүү ээ. Юунаас ч бүү ээ. Энэ дэлхий дээр байгаа зүйлсээс бити айл гэж би хэлээд байгаа. Энэ дэлхий дээр байгаа зүйлсээс, энэ дэлхий дээр байгаа уналт, энэ дэлхий дээр байгаа хямралаас бити аа. Эдийн засаг дэлхийн эдийн засаг хямрлаа гэхээр та олж яана заавал хямрах ёстой гэсэн үг биш. Нэгсэндээ хямрах магадгүй эдийн засгийн хувьд та хямарч болгож сэтгэл санааны заавал хямрах ёстой биш. Та заавал ялагдсан мэт амьдрах ёстой биш. Яагаад гэж Бурхан хамт байх учраас. Харин бидний айх эмээх ёстой нэг л юм байна. Бурхан би Бурхантай хамт байж чадчихэв үү? Би Бурхангүй яваад байна уу гэсэн энэс та нар эмээ. Бурхангүй явах вэ? Бөөл юм яриад яваад байдаг. Баруун солгоогүй юм чадна гэж гүгээд байдаг. Гэтэл яг эргээ харсан. Бурхан яваагүй та ганцаархнаа гүйж явах вэ? Эзэнтэй хамт явцгаая бүгдээрээ. Эзэнтэй хамт алхацгаая. Амен. Бурхан тантай хамт байхад тэр жихэн амжилт, тэр жихэн ялалт гэдгийг бид нар ойлгох болно. Хэмжээс өнөөдөр бид нар ялалт, амжилт гэдгийг зөвхөн өөрсдийнхөө тархиар хэмжих биш. Харин Бурханы үгээр бид нар хэмжиж сурах хэрэгтэй тийм үү? Халелуя. Бүгдээ хамт босцгоё. Яхошуа номын 7 дугаар бүлэг, энэ 7 дугаар бүлэг бидэнд маш чухал зүйлийг зааж байна. Бурхан нүгэл дургу гэдгээ л бидэнд дахин хэлж байна. Би нүгэл дургу хിവэрээ шүү гэдэг. Бид нар ингэж шинэ гэрээний Христ итгэж хүмүүс нэгэнд итгэцэн аврагдсан одоос авралаа алдахгүй одоо яаж явж яах вэ? Энэ гайч буруу сургаалууд тгий заадаг байх юу хөрөнд. Есүс өмнө нэг гимсэн болоо. Тэгмээс Есүс Христ та нарын хийсэн хийж байгаа хийх бүх нүглийг чи уучлсан. Дахин гимших шаардлага одоо тэгэл өөрийнхөө дураар амьдр. Энэ бол гайч сургаал. Гайч сургаал. Харин жинхэнэ сургаал юу гэж хэлдэг гэж өдөр бүр Бурханы өмнө зөв амьдрахыг зоригдох ярьж байгаа. Түүний тулд гимших ёстой бол гимших хэрэгтэй. Одоо бүгд хамт залбирахтаа та чанга залбирах шаардлага та зөвхөн өөрийнхөө дотор өөрийнхөө зүрх сэтгэлээс хандаж хэлээрэй. Хэрвээ яг ахаан шиг байдалтай байгаа бол нэгдүгээрт бид Бурханд хэлэх ёстой. Гэхдээ ингэж ахаан шиг баригдчихээч ингэж ийм байдал хүрмээргүй байх шүү хүмүүсээ. Ингэж баригдан байж сүлд нь гимшиж бөө юм болж уйлж дуулж тэнүүгээр гүйж тэгснээ өөрийгөө өмөр зөвтгөж тийм үү? Тийм биш. Зүгээр л одоо баригдахаас өмнө зүгээр л эзэн өмнө гимш. Бурхны өмнө гимш. Тэгээд бас та хиний эсрэг нүгэлүүлсэн магадгүй түүнийхээ өмнө бас гимш. Өөрхөн гэр бүл бид нар хиний ч нүгэл хинийхээс их эсвэл бага гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгохгүй бол бидний гимшил үргэлж хоёр нүртэй байгаад байдаг. Хүмүүстэй харьцуулаад тэр би гайгүй штэ гэдэг. Би сая нэг эмэгтэй яриа сонслоо. Нэг ярьцлага өгчөөл нэг эмэгтэй. Тэгсэн тэр гадаад хүнлэлтэд ингэж ярьж байна. Манай нөхөр намайг араар нь тавьсан. Олон хөөхнүүдтэй явсан, залуу охтуудтай явсан. Манай нөхөр хизээш гэртээ ингээд бүрэн дүүрэн сэтгэлээрээ байдаг. Манай нөхөр үргэлж надад тийм хангалттай халамж үзүүлдэг. Тэр намайг хуурж, тэр намайг үнэхээр гомдоосон. Би бол нөхрийгөө юу үзий ядчих. Тэр бол юу сайн хүн биш гэж ярьж байна.
Тэгээд сурагчлагч асуусан. Тэгээд тэр ярьцлага хийж байгаа. Та нөхрөөгөө нэг удаа гомдоосон юм биш үү? Тэгээд тэрнээс чинь болжлоо нөхөр чинь танд итгэхэ болцсон юм биш үү гэсэн. Тийм л дээ тэгсэн тийм босон. Тэгтээ олон жилийн өмнө би яг нэг залуутай явсан юм аа. Үнэхээр гоё дур булаан залуу байсан. Тэгэхээр би нэг хэсэг явсан. Гэтэ тэр үл сүртэй юм байгаагүй байхгүй юу? Харин нөхрийн маань хувь сүртэй байхгүй юу? Нөхрийн маань нүгэл сүртэй байна гэж хэлсэн. Энэ бидний л бодол. Бид нар дандаа л тэгж шаарддаг. Миний нүгэлэхээр нэг амар сүртэй биш шүү дээ. Яг тэ. Би нэг л удаа халагдсан шүү дээ. Нэг сүртэй биш шүү дээ. Тэгсэн чи тэр дорж болохоор бүр шанаад дим байлээ шүү дээ. Бидний харьцуулах юм тэр биш шүү дээ. Нэг халагдахгүй, хоёр халагдахгүй хин нь цөөхөн зогсон бэ, хүчрхийлсэн бэ? Хин нь баг хулгаалсан бэ? Тэр бүр 2 саяыг хулгаалсан байгаа юм. Би бол 100 мянгыг авсан шүү дээ. Hey, come on. Та юу ярина вэ? Бурхны хувьд жижиг том нүгэл гэж үгүй юм аа. Хэрвээ та зүрх сэтгэлдээ гэр бүлийнхаа эсрэг нүгэл үлдсэн бол үйлдэлээрээ, амаараа хин нэгний эсрэг нүгэл үлдсэн бол чуулганыхаа өмнө, Бурхны өмнө бид нар гимших ёстой. Улаах хэрэгтэй. Нөхдөд бид нар ахаан шиг явмааргүй байна. Бид ахин хэлээ. Бид нар юм бүтлгүүдэнгүүд Бурхан яагаад та хариулахгүй байна гэсэн гомдлыг эзэн авчирхаас өмнө эзэн би яах ёстой вэ гэж. Би юу гимших ёстой вэ? Өөр лүгөө хар. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хар. Бүгд хамт эзэн гимшицгээе. Зүгээр сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ л гимшээрэй. Эзний өмнө тэр намуухан тэр дуу хоолойгоор гимшээрэй. Өнөөдөр энд бид нар хашгирч уйлах нь бидний хувьд хамгийн чухал биш. Хамгийн чухал нь зүгээр л улаах, гимших. Өөрийнхөө дотор эзэнтэй хамт яриарай. Эзэн минь би нүгэл үлджээ гэж хэлээрэй. Тэгтээ бид нар ахаан шиг баригдсны дараа биш. Харин бид хинч мэдээгүй гэж ботсон ч бид нар Бурхан мэдж байгаа гэсэн сэдвээр гимшээж, улааж эзний өмнө зүрх сэтгэлээ нэн залбирцгаая бүгдээрээ. Бүгдээрээ эзний өмнө гимшцгээе. Халелуя. Эзэн минь уучлаарай эзэн минь. Халелуя. Орабамашикиларамасанди. Халелуя эзэн минь тань баярлалаа Иесус. Бид таны өмнө нэрэн залбирч байна эзэн минь. Бид өөрсдийн зүрх сэтгэлийг таны өмнө нээж чинь эзэн минь. Бид үнэхээр зүрх сэтгэлээ таны өмнө нээж чинь эзэн минь. Танаас үнэхээр таны өмнө улаан гимшин залбирч чинь эзэн минь. Хаадийнхаа эзэн болсон Бурхан минь ээ. Бидний зүрх сэтгэлд альва тань бүл таалагдах. Тэр хорон санаа, ата хорсол, буруу бодол, үзэн ядалт байхаас бид гимшиж чинь эзэн минь. Эзэн минь бид нар өөрсдийнхөө эсрэг бол гэр бүлийнхаа эсрэг хийсэн нүгэл бүхний өмнөөс эзэн минь бид гимшиж байна. Халелуя. Оо халелуя. Эзэн минь таны өмнө гимшиж байна эзэн минь. Бурхан минь. Эзэн минь хайрын Бурхан минь. Бидний гимшлийг та сонсооч. Халелуя эзэн. Халелуя эзэн минь. Бидний агуу эзэн минь. Бид таны өмнө ирэн гимшиж байна. Бид нэр өөрсдөө хийсэн бүхий л нүгэл буруу бүхнийхээ өмнөөс гимшиж байна. Уучлаарай эзэн минь. Буруу ярьсан, ховжив ярьсан, худал хуурмгийг ярьсан, гүтгсэн, доромжилсан бол зүрх сэтгэлдээ атаа хорслыг тээсэн бол өшөө авалт үзэн ядалтыг тээсэн бол гомдолсон бол Бурхан минь. Эзэн минь таны өмнө гимшиж байна. Эзэн уучлаарай. Эзэн минь оюун бодолтой хорссон бол та уучлаарай эзэн минь. Эзэн минь хүчрхийлсэн бол уучлаарай эзэн минь. Эзэн минь таны өмнө гимшиж. Эзэн минь бидний гим нүглээс болж бидний гэр бүл, бидний ойр дотны хүмүүсийн амьдралд ирсэн альва тэр бэрхшээл асуудал бүхнээс та биднийг чөлөөлж өгөөч гэж танаас гуйж байна. Учир нь ахаан гимших үед ахаан яг тэр шийтгэлийг авсны дараа энэ гим нүглийн асуудлыг Израильчууд шийдсэний дараа та тэдэнд ялалт өгсний адил эзэн минь бидний энэ гимшлэр дамжуулж бидний гэр бүл, бидний ойр дотны хүмүүсийн амьдралд
Та нар ялалт амжилтыг өгөөч гэж танаас залбирanгуйч. Танаас гуйж эзэн минь. Эзэн минь бид нар таны өмнө гимшсэн гимшлэлээр дамжуул. Та чуулганы минь өрөөж өгөөч эзэн. Бидний гимшлээс болж, бидний гим нүглээс болж чуулган минь саадсан бол, ялалтгүй амьдрсан бол, ай мэдэмжижхэн хотод ялагдсан бол эзэн минь уучлаарай. Бидний нүглээс болж чуулган маань ялагдсан бол эзэн минь та уучлаарай биднийг. Таны дотор өсгөтмөн туслаач. Гим нүглээсээ эргэж өсгөтмөн туслаач, өөрчлөгдөхмөн туслаач эзэн минь. Бидний энэ гимшлэр дамжуулж та чуулгамд нь шинэ улирлыг, шинэ ялалт, амжилтыг өгөөч тараас гуйж эзэн. Халелуя. Иесус танд баярлалаа. Эзэн минь та биднийг уучлаарай. Бидний хийсэн гим нүглийг уучлаарай. Эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. Амен. Бид нар Библиэд өгүүлсний дагуу бас Яаков номд өгүүлсэн байгаа. Бид нар биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрөх юм бол эзэн биднийг эдгэх болно гэсэн байдаг. Тэгэхээр магадгүй таны зарим чинь за ингээд Бурхны өмнө гимшсэн одоо бүх юм болцсон гэж бодож байгаач сэтгэл чи амар тайван ирэхгүй байгаа бол тэр эдгэрэл тэр ялалт ирэхгүй бол та сүмийнхэн пастор ахлагчтай өмнө бас гимшээр уулзаад яриад пастор ахлагчаа бид үнэхээр гимшмээр байна гэж. Яг бол эзэн тэр бол энэ маш тодорхой хэлсэн байхгүй. Та нар биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрвөл гэж. Биеийнхээ. Тэгвэл та нар яа гэсэн та нар уучлагдаж та нар эдгэрэх болно гэсэн. Биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрөхийг сонгоор. Тэгээ таны гимшил таны өөрчлөгдсөн амьдралаа дамжуулж бурхан алдарших болтугай. Халелуя. Бүгдээ хамтдаа ерөөлийн залбирлыг бүгдээ хүлээн авцгаая. Эзэн танд байна. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Амен. Халелуя.